Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За би та бүхэндээ хэрэглэгчийн босрол зориулж цуврал дугааруудыг хүргэж байгаа билээ. За өнөөдрийн дугаараар би олон улсад хэрэглэгчийн эрхийг хамгаалах хөдөлгөөн хэрхэн үүссэн талаар мөн олон улсад хэрэглэгчийн эрхийг яаж хамгаалдаг вэ? Ямар олон улсын байгууллагууд байдаг талаар довш танилцуулахаар шийдлээ. За ингээд олон улсад хэрэглэгчийн эрхийг хамгаалах хөдөлгөөн яг хизээ үүссэн бэ? Товч түүхийг сөхвөл хэрэглэгчийн бие даасан анхны байгууллага 1899 онд үндэсний хэрэглэгчдийн холбоо англиар National Consumers League гэсэн нэртэй Америкт анх удаа байгуулагдчихсан байна. Америкийн хэрэглэгчийн анхны байгууллага гэсэн үг. За үндэсний хэрэглэгчийн лиг нь зах зээл болон ажлын байрны асуудлаар хэрэглэгчдийг төлөөлдөг хувийн ашигын бус сурчлагын байгууллага юм. Үндэсний хэрэглэгчдийн холбоо нь засгийн газар, бизнес эрхлэгчид болон бусад байгууллагуудад хүүхдийн хөдөлмөр, хувийн нууц, хүнсний аюулгүй байдал, эмийн мэдээлэл зэрэг тулгамдж байгаа асуудлуудын талаар хэрэглэгчдийн үзэл бодлыг хангадаг илэрхийлдэг ийм байгууллага байсан байна. За ингээд тус байгууллагыг бол 1899 онд нийгмийг шинжлэгч Jane Addams, Josephine Lowell нар байгуулсан. Түүний анхны ерөнхий нарийн бичгийн дарга нь Florence Kelley гэж хүн байсан. Келлигийн удирдлаганд дор холбооны анхны зорилго нь Америкчуудыг дэвсгэрлэхээс өөр аргагүй болсон хатуу ширүүн зохицуултгүй ажлын нөхцөлийг эсрүүцэх явдал байсан гэж. Тэгэхээр энэ бас үйлдвэрчний эвлэл буюу энэ хөдөлмөрчдийн эрх ашигыг хамгаалах чиглэлээр бас ажилчдын хатуу ширүүн зохицуултгүй ажлын нөхцөлийг эсрүүцэж юм анхны хөдөлгөөнийг явуулж байж л дээ. За Америкийн нэгдсэн улсад 1899 онд байгуулагдсан үндэсний хэрэглэгчдийн холбооноос гадна Европт анхны хэрэглэгчийн байгууллагууд 1947 онд Дани улсад, 1955 онд Их Британи улсад үүсч үйлдвэрлэгчид болон худалдаачдад үлдээсэн асуудлаар хэрэглэгчдэд санал бодлогоо илэрхийлэх боломжийг олгох зорилгоор хэрэглэгчийн зөвлөлийг байгуулж ирсэн гэж байна. За тэгээд энэ цаг үеэс хойш бол ашигын бус бие даасан эрх мэдэл бүхий дэлхийн нийтийн дуу хоолойг хэрэглэгчдэд хүргэдэг хэрэглэгчдийн бүлгүүдийн дэлхийн холбоо болох олон улсын хэрэглэгчдийн байгууллага. Та бүхэн мэднэ Consumer International гэдэг CI. Энэ байгууллага 1960 оны 4-р сарын 1-нд байгуулагдсан байна. За ингээд дэлхийд дахинд ер нь бол ингээд хэрэглэгчийн байгууллагуудын үүсэл хөгжил ингээд явагдаж исэн. За үүнээс гадна би та бүхэнд бас нэг зүйлийг товч танилцуулъя гэж бодож байна. Энэ юу вэ гэхээр дэлхийд дахинд олон улсын хэрэглэгчийн эрхийг олон улсад дэлхийд хэрхэн хамгаалдаг вэ? Ямар олон улсын томоохон байгууллагууд яаж ажиллаж, яаж хамгаалдаг талаар бас товч танилцуулъя. За тэгэхээр та бүхэнд эндээс харж байна. International Consumer Protection and Enforcement Network гэдэг ICPEN гэдэг юм сүлжээ байдаг. Энэ ямар байгууллага вэ гэхээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын сүлжээ, олон улсын байгууллага гэж байна. Тэгэхээр энэ бол
одоо олон хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр бас одоо бусад нийгэмд одоо үйлчлдэг ийм байгууллагуудын төлөөлөл байгууллагууд нийлсэн гишүүнчлэлээс нийлсэн ийм одоо сүлжээг анх удаа байгуулжсэн байна бас. ICPN нь болохоор дэлхийн өнцөг болон бүрээс хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах хууль хэрэгжүүлэх байгууллагуудаас бүрдсэн гишүүнчлэлийн байгууллага бөгөөд маргааныг шийдвэрлэхэд оролцдог олон улсын хил дамнасан худалдаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхэд хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг дэмждэг хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагуудын дэлхийн сүлжээ юм гэж байна. Тэгэхээр энэ байгууллага маань бас хэрэглэгчийн эрхийг хамгаалах энэ одоо хамгийн том одоо сүлжээ байгууллага нэг гэж үзэж болно. За Австрали, Бельги, Канада, Дани, Франц, Финланд, Герман, за Нидерланд, Унгар, Ирланд, Япон, Шинэ Зеланд, Норвеги, Португал, Испани, Швед, Швейцар, Их Британи, Америк нэгдсэн улс, Грек, Итали, Люксембург болон эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага. Та бүхэн мэднэ OECD гэдэг байгууллага байдаг. Organization for Economic Cooperation and Development гэх тийм ээ. Энэ одоо манай эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага гэсэн юм олон улсын байгууллага байдаг. Энэ байгууллага мөн одоо багтдаг юм байна. Тэгээ Европын холбооны төлөөлөгчдийн оролцоо сүлжээг анх 1992 онд ингээ байгуулжсэн байна. За дараагийн байгууллага бол сая би хэллээ. OECD байгууллага гэж байгууллага байгаа. За энэ байгууллагын эрхэм зорилго нь болохоор дэлхийд даяарх иргэдийн одоо эдийн засаг, нийгмийн сайн сайхан байдлыг сайжруулах бодлогыг дэмжих явдал. Мөн одоо засгийн газрууд харилцан туршлага солилцох, нийтлэг одоо тулгымцсан асуудлуудын шийдлийг эрэлхийлэх форумыг зохион байгуулдаг. За эдийн засаг, нийгэм, байгаль орчны өөрчлөлтийг юу хөдөлгөж байгааг ойлгохын тулд засгийн газруудтай хамтарч ажилладаг ийм байгууллага байгаа. За OECD-ийн хэрэглэгчд хамааралтай өргөн хүрээний асуудлыг ялангуяа хэрэглэгчийн бодлогын хор дамжуулан шийдвэрлэдэг гэж байна. За тэгээд OECD нь ICPN-ийн ажиглагч байгууллага гэж байна. Түрүүний миний одоо хэлсэн хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын сүлжээ байгууллагын ажиглагч байгууллагаар OECD байгууллага байдаг юм байна. За дараагийн энэ байгууллага нь болохоор би бас өмнө бас энэ хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн олон улсын туршлагыг танилцуулахдаа та бүхэн нэг байгууллагыг бас дурдж танилцуулж ирсэн. Энэ бол юу вэ гэхээр нэгдсэн улсны байгууллагын худалдаа хөгжлийн бага хурал буюу United Nations Conference on Trade Development гэдэг UNCTAD гэдэг ийм бас байгууллага байна. За энэ байгууллагын одоо ерөнхий зорилго нь болохоор олон улсын худалдаагаар дамжуулан хүртээмжтэй доктортой хөгжлийг дэмжих явдлаа гэж байна. За худалдааны бодлого, худалдааны хэлэлцээр бараа үйлчилгээний худалдаа, өрсөлдөөний хууль, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль, худалдаа, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн уулзалт үүссэн асуудлуудыг зохицуулах чиглэлээр зөвшөлтсөлд хүрэх чадварыг бэхжүүлэх, түншлэлийг дэмжихэд дүн шинжилгээ зөвлөгөө өгдөг юм байгууллага тийм. За UNCTAD-гийн өрсөлдөөн хэрэглэгчийн бодлогын талаар хийж буй ажлын зорилго нь түнш орнууд өрсөлдөө нэмэгдэж нээлттэй өрсөлдөөнд зах зээл болон одоо гол энэ салбаруудад хувийн хвшлийн хөрөнгө оруулалт эцсийн дүндээ хэрэглэгчдийн сайн сайхан байдлын үр шимийг хүртэх явдал юм гэдэг ийм одоо зорилготой байгууллага байгаа юм. За тэгээд UNCTAD болохоор одоо түрүүний миний хэлдэг хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын сүлжээ ICPN-ийн ажиглагч байгууллага гэж. За ингээд олон улсад дэлхийд энэ гурван одоо үндсэн том байгууллага
бодлогын одоо хэрэглэгчийн эрхийг хамгаалахад одоо бодлогын хэмжээнд ингэж ажилладаг 3 үндсэн энэ байгууллага би танилцууллаа. Түрүүн эхэндээ танилцуулгын эхэнд болохоор хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагуудын бас анхны үүсэл өөрчлөлт анх одоо хэрхэн яаж бас хаана ямар улсад эдэн онд үүсчихсэн гэдэг талаар бас би танилцуулсан. За одоо тэгэхээр үргэлжлүүлээд энэ хэрэглэгчийн эрхийг олон улс дэлхийд дахинд одоо хэрхэн хамгаалж энэ байгууллагууд яаж ажилладаг вэ талаар бас арай тодруулж дэлгэрүүлж ярья гэж бодож байна. За миний саяны ярьсан хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын сүлжээ нь дэлхийн өнцөг булан бүрээс хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах хууль сахиулах байгууллагаас бүрдсэн гишүүнчлэлийн байгууллага маа гэж байгаа тийм ээ. За би тэгэхээр түрүүн бол бас товчхон энэ байгууллагын үйл ажиллагааг зорилго үйл ажиллагааны чиглэлийн талаар дурдсан. За энэ байгууллага одоо яаж бас анх үүсгэн байгуулагдаж ба бас түүхийн товч ярьсан дээр авч бодож байна. 1991 онд Дайны хэрэглэгчийн омбудсманы санаачлагаар шударга худалдааны практик хэрэгжүүлэхэд оролцдог янз бүрийн орны хэрэглэгчдийн эрх баригчдын албан бус сүлжээг бий болгох төлөвлөгөө гарсан гэж. За сүлжээний гол зорилго нь бол бараа үйлчлэгээний хил давмсаг үүлгэхэд холбоотой хэрэглэгчийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах, арга замыг хайж олох, оролцогчдын хооронд мэдээлэл солилцох туслах явдал гэж анх тэгж зорилготой байсан байна. За ингээд 1992 онд Лондонд нэгдсэн банк улсын шударга худалдааны албанаас зохион байгуулсан уулзалтын үеэр оролцогчид олон улсын маркетингийн хяналтын сүлжээг албан ёсоор байгуулжээ. За ингээ 2002 онд Сидней хот болсон уулзалтаар сүлжээний ажлыг илүү сайн тусах үүднээс сүлжээний нэрийг ICPN болон өөрчилсөн багамаа. За ингээд санамж жижигийг 2016 онд Их Британийн 15-аас 16 оны тэргүүлэгчдийн одоо уулзалтаар Лондон хотноо байгуулжээ гэж. За ингээд тус байгууллагын зохион байгуулалт яаж ажилладаг талаар тийм ээ. Энэ талаар бичсэн байна. Сүлжээ нь жил бүр ээлжлэн солигдох ерөнхийлөгчийн дор ажилладаг 2024 оны 7 дугаар сарын 1-нд Америкийн нэгдсэн улсын холбооны худалдааны комисс 24-өөс 25 оны ICPN-ийн ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгсэн гэж. За ингээд энэ байгууллагын одоо энэ бүтэц зохион байгуулалтын талаар ингээд товч дурдлаа. За хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын сүлжээнд дараах байгууллагууд одоо харьяалагддаг гэж энэ нэг чухал байгаа. Тэгэхээр энэ сүлжээ байгууллагт түрүүний миний хэлсэн эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага буюу OECD байгууллага харьяалагддаг. За тэгэхээр түрүү хэлсэн OECD нь болохоор сүлжээ байгууллагын ажиглагч байгууллага байгаа. За миний түрүүн бас дурдсан нэгдсэн улсны байгууллагын худалдаа хөгжлийн баг хурал гэдэг буюу UNCTAD гэдэг байгууллага. За энэ байгууллага бол ажиглагч байгууллага гэж байна. За мөн Европын холбооны хэрэглэгчийн эрхийг хамгаалах хамтын ажиллагааны сүлжээ гэж бас энэ Европын одоо байгууллага байна. Энэ нь болохоор CPC гэдэг байгууллага байна. За энэ Европын холбооны сүлжээ нь Европын холбоо, Исланд, Норвеги зэрэг орнуудад хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомж хэрэгжилтийг хариуцдаг. Үндэсний эрх бүхий байгууллагын нэгдэл бөгөөд хэрэглэгчдийн хамтын ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээлэл солилцох, хэрэглэгчийн хууль зөрчсөн болцшгүй зөрчлийг мөрдөн шалгахад тусалдаг. За ийм байгууллага байна. За дараагийн байгууллага нь бол Европын хэрэглэгчийн төвийн сүлжээ. Энэ нь болохоор ECCnet гэдэг ийм байгууллага байна. ECCnet Европын хэрэглэгчийн төвийн сүлжээ нь Европын холбооны гишүүн 28 улс, Норвеги, Исланд дахь 30 офис бүхий ийм сүлжээ байгууллага байна. За тэгээ ажиглагч байгууллага юм байна. Дараачих нь бол энэ COMESA өрсөлдөөний комисс гэж.
За энэ байгууллага нь болохоор өрсөлдөөний комиссагийн өрсөлдөөний хороо нийтийн зах зээлийг байгуулах тухай гэрээний дагуу гаргасан журмын 6 дугаар зүйлийн дагуу байгуулагдсан бүс нь. За 2013 онд байгуулагдсан олон улсын санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага нь санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах үүрэгтэй олон улсын хяналтын байгууллагуудын нэг юм а гэж байна. За тэгээд энэ байгууллага нь болохоор гишүүнчлэлтэй байгууллага бөгөөд Францын хуулийн дагуу ашигын төлөө бус хэлбэрээр байгуулагдсан байгууллага байна. За тэгээд ажиглагч байгууллага бол биш юм байна. За мөн одоо энэ сүлжээ байгууллагт Дэлхийн банк оролцдог байд юм байна. За Дэлхийн банк бол 189 орноос бүрдсэн одоо гишүүнчлэлтэй ийм одоо том байгууллага та бүхэн мэднэ Дэлхийн банкыг. За тэгээд Дэлхийн банк болохоор ICPN-ийн ажиглагч байгууллага юм байна. За ингээд эцэст нь бол энэ би түрүүн эхлээд танилцуулгандаа дурдсан олон улсын хэрэглэгчийн байгууллага CI. За олон улсын хэрэглэгчийн байгууллага нь бол ашигын төлөө бус төрийн бус байгууллага юм аа. Хэрэглэгчдийн олон улсын хэрэглэгчийн олон улсын байгууллага нь дэлхийн хэмжээнд гишүүд болон гишүүн түншүүдтэй хамтран ажиллаж хэрэглэгчдийн эрхийг бэхжүүлэх, хамгаалах, тэдэнд аюулгүй шударга одоо хамтран ажиллахыг баталгаажуулдаг ийм байгууллага байна. За тэгээд эцэст нь би энэ олон улсын хэрэглэгчийн байгууллагын талаар бас та бүхэндээ бовч танилцуулъя. За олон улсын хэрэглэгчийн байгууллага нь Английн Лондон хотод одоо төвөнд байрладаг. 1960 оны 4 сарын 1-нд байгуулагдсан. Одоогийн байдлаар дэлхийн 120 улс орны 240 орчим гишүүн байгууллагатай. За тэгээд дэлхийн олон улсын хэмжээнд хэрэглэгчийг хамгаалах хөдөлгөөний хүчтэй бий болгон ажиллаж байгаа. За ингээд ерөнхийдөө би бас товч түрүүн түүхээс нь дурдсан. За ингээд гол одоо тунхаг хэрэглэгчийн эрхийн одоо түгээмэл тунхаг байдаг. За анх бол энэ талаар би бас өмнөх танилцуулгандаа дурдсан учраас энэ талаар одоо дурдахгүй явъя гэж бодож байна. Тэгээд хэрэглэгчийн үндсэн 8 эрх байдаг, та бүхэн мэднэ. За би доошоо гол нь энэ байгууллагын гишүүнчлэл ямар үйл ажиллагаа бас олон улсад явуулдаг юм бэ гэдгийг бас гол нь хэлэх нь чухал байх гэж бодож байна. За дэлхийд даяар энэ дэлхийн хэрэглэгчийн эрхийн өдрийг бол тэмдэглэн өнгөрүүлдэг. За энэтэйгээр холбоотойгоор тухайн жилиг бол тулгамдж байгаа нэг асуудлыг өрөө болгож тавьж тэрийгээ бол дэлхийд даяар кампанит ажил болгон хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулдаг. За олон улсын хэрэглэгчийн энэ байгууллагаас ямар кампанит ажил төс хөтөлбөрүүдийг одоо хэрэгжүүлдэг талаар би бас энэ та бүхэнд товч танилцуулъя. Олон улсын хэрэглэгчийн байгууллагын кампанит ажил нь хэрэглэгчийн эрх, үүрэг хариуцлага, мэдлэгийг дэвшүүлэхэд засгийн газрын бодлого оролцоогоор дамжуулан бизнес эрхлэгчид аж ахуйн нэгжийн хэрэглэгчийн төлөө явуулж буй үйл ажиллагаанд бодит өөрчлөлт гаргахын төлөө чиглэгддэг. За энэ дээр нэг тоо баримт байх шиг байна. Олон улсын хэрэглэгчийн байгууллага 2012 оны эцсийн байдлаар энэ яг өнгөрсөн болж одоо зохион байгуулагдсан үйл ажиллагааны талаар бичигдсэн байна. За олон улсын хэрэглэгчийн байгууллагын одоо үйл ажиллагаанд бол дараах одоо бас 4 гол салбарыг одоо багтаасан байна. Энэ болохоор энэ
санхүүгийн салбар буюу санхүүгийн үйлчилгээ гэж байгаа. За энэ дээр нэлээд бас акцент өгж олон улсын эрхлэгчийн байгууллага маань ажилладаг байна. За ингээд та бүхэн эндээс харж байна. Хэрэглэгчид найдвартай шударга өршөлтгүй санхүүгийн үйлчилгээнд одоо үйлчилгээг авах, за үндэсний байгууллагын чиг үүрэг бүтцийг гаргах, шударга гэрээ төлбөр болон туршлагууд, мэдээллийн ил тод байдал, маргаан шийдвэрлэл барагдуулах арга зам, доктортой байдал, аюулгүй байдал, өрсөлдөөн. За хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай санхүүгийн G20 гэдэг ажил. За G20 буюу одоо нөгөө өндөр хөгжилтэй улсуудын одоо түншлэл гэж байдаг G20 гэдэг. Тэгээ та бүхэн мэднэ, тэрний хүрээнд бас хэрэглэгчийн эрхийг хамгаалах санхүүгийн ийм ажлууд хийгддэг байна. За гар утсаар төлбөр хийх гэх мэтчлийн ийм ажлуудыг ингээд бас зохион байгуулдаг. За хоёр дахь энэ чиглэл нь болохоор хүнсний аюулгүй байдал гэж байгаа тийм. Фолт ижээл. За энэ дээр бол бас маш их одоо компанид ажлууд төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг байх юм шүү. Хэрэглэгч аюулгүй байдал, тижээлдэг хоол хүнсээр хангагдах, эрүүл хоолны дэглэм сонгох. За ресторанд хоол, хүнсний сав баглаа, буудал хаягдалт, шошгололт хийх, транс тосны хүчлийн тухай хориг тавих, хүүхдүүдэд одоо муу хүнсний зах зээлийн тухай хориг тавих, боловсруулсан хоол хүнс, өөх тос, эсэн чихэр, давсны хэрэглээг бууруулах, хүнсний аюулгүй байдал, олон улсын стандарт орчинд гишүүний оролцоог дэмжлэг үзүүлэх гэх мэтчлийн ийм одоо үйл ажиллагаануудыг компанид ажлыг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажилладаг байх нэ. За гурав дахь энэ асуудал нь болохоор хэрэглэгчид найдвартай хямд аюулгүй одоо харилцаа холбооны сүлжээнд нэвтэрхээ гэсэн юм байна. За энэ болохоор одоо яг одоо энэ цаг үед нийгэмд бол хамгийн бас тулгамдаад байгаа та бүхэн мэдэн цахим худалдааны асуудал байна. За онлайн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэх, за онлайн үйл ажиллагаа хянах, маркетингийн энэхүү мэдээлэл хэрэглэгч ашиглах болон хаягдах, мэдээллийн нийгэмтэй холбоотой даяарсан засаглал, хэрэглэгчдийн одоо төлөөллийг бий болгох гэх мэтчлээ одоо энэ дээр ингээд IT болон e-commerce-ийн одоо асуудал ингээд уялдаж орж ирж байгаа. Энэ цаг хугацаанд бол энэ маш чухал одоо чиглэлээр бас үйл ажиллагаа явуулж байна. За дөрөвдүгээрт нь энэ хэрэглэгчийн эрх ашигыг шударгаар хамгаалах гэдэг юм юу орж ирж байна. За энэ болохоор бас олон улсын төр гэрээ конвенцийнхаа хүрээнд хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэрэгжилтийг дэмжих, олон улсын одоо хамтарсан хүчин чармаалт гаргах, нэгдсэн үндэсний байгууллагын өдөр засвар хийх, за өдөр тэмжийг шинжлэх, за хэрэглэгчийн эрх зүйн баримт бичгийг сайжруулах, олон улсын анхаарлыг хандуулах гэх мэтчлэн ингээ яг бодлогын шинжтэй ийм одоо компанид үйл ажиллагаа төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг юм байна. За ингээд олон улсын хэрэглэгчийн байгууллага нь болохоор үндэстэн дамсан корпорациуд, компаниуд болон засгийн газраас явуулж буй асуудлууд болох компани ёс зүйгүй нийгмийн хариуцлага, хүнсний одоо хүнсний талаар одоо хийж байгаа одоо тий одоо юу гэдэг худал хуурмаг одоо энэ маркетинг, мансууруулах бодис сурчлах зэрэг ийм докторгүй байдал гэх мэт асуудлаар бол маш олон компанид ажлуудыг одоо өрнүүлж ажилладаг юм байна. За тэгээ олон улсын хэрэглэгчийн байгууллагын дэлхийд 5 одоо офистай. За төв офис нь болохоор Лондон хотод байдаг байна. Латин Америк, Карибын тэгшийн газар гэж байна. Африк дахь одоо офис байна. Аз намхан 7 зүүн өмнөд Азийн газар гэж байна. Ойрхон дорнотын одоо офис гэж байна. За ингээд энэ удаагийнхаа дугаараар та бүхэнд одоо олон улсад дэлхийд дахинд хэрэглэгчийн одоо эрхийг хамгаалах чиглэлээр одоо ажилдаг сүлжээ байгуулсан болон